Сайн байцгаана уу? It's me here. 2 дахь бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Та нартай Швейцар улсын Женев хотоос Испани улсын Мадрид хот руу 3 өдөр 2 шөнийн аяллахаа тухай яагаад явсан, хэр байсан, хэд болсон, хэдийг зарцуулсан, юу гоё, юу онцгүй байсан талаараа товч ярьж өгье. Эхнийх ямар тээврийн хэрэгсэл ашигласан бэ? Онгоцоор ниссэн очих болон буцах тикет маань даатгалтайгаа 186 франк буюу Монгол мөнгөөр 780,270 төгрөг болсон. Ойр нисээгүй байсан болохоор гоё байсан. Мадридын онгоцны буудал бас боломжийн том. Дотроо нэг тал руугаа алхахад 5-10 минут зарцуулагдаж байсан. Яагаад явсан бэ гэхээр бид бүхэнд янз бүрийн сонирхолтой мөрөөдөл хийж үзэхийг хүссэн зүйлс их байдаг. Түүний адилаар надад дрифт мастерыг очиж үзэх чин хүсэл байдаг байсан. Машинд, дрифтэнд, хурдан дуртай энэ хүсэлтэд хөтлөгдөөд за нээл өдөр Porsche ууж үзнэ гэж боддог байсан. Тэгсэн мөрөөдөл маань над руу өөрөө ойртоод ирсэн. Шинэ мэдээг гүйлгээд уншиж байтал дрифт мастер энэ жил анх удаа 7 шаттайгаар Европ даяар зохион байгуулагдаж байгааг мэдээд хүчтэй догдолж шууд л раунд 2-ын тикетийг захиалчихсан. Бүр 2 сарын өмнө. За энэ догдолж авсан тикет маань 98 евро 90 цент буюу Монгол мөнгөөр 393,029 төгрөг болсон байна. Тэмцээний хувьд үнэхээр сонирхолтой гоё байсан. Наран түлэгдэж байгаа ч мэдээгүй. Өглөө 9-оос орой 18 цаг хүртэл үтсэн. Маш гоё байсан. За нэг зүйл сануулж хэлэхэд тэнд очихоосоо өмнө ингээд нарны хамгаалалттай дээд дулаах үе бол эсвэл одоо өвлийн цаг бол ийм дулаан хувцастай очимоор юм бэлээ. Тэгэхгүй бол би ямар ч нарны хамгаалалтгүй ямар ч юм шүхэргүй бэлтгэл муутай очсон. Тэгтээ ингээд тэнд бүх зүйл байсан, авч болох бүх зүйл. Тэгээд тэгсэн ч гэсэн ер нь өөрөөсөө бэлдээд очих юм бол айгүй зүгээр юм шиг санагцсан. За дараагийн сануулгах зүйл бол Монгол мөнгө рүү шилжүүлж бодохдоо бичлэг хийж байгаа өдрийнхөө ханшаар шилжүүлж бодож байгаа шүү. Франк бол франкаар, евро бол еврогоор. За дараагийн зүйл маань байрлах байр, байрласан байр буюу хотелны тухайд би өөрөө сайн судлаагүй учраас алдаа гаргасан. Надад бол таалагдаагүй. Ер нь бол жаахан тухгүй бас агааржуулалт муу, цонхгүй, хит чиглэг үнэртүүлэх чигтэй байсан. Нэг зүйл нь унтаа хоороноос бусд нь нийтих байсан. Тэгээд гүйлгээд үзсэн тусдаа өрөө байхаар нь захиалсан ч ялгаагүй л дүүш угаалгын өрөө нийтих байсан юм байна лээ. Миний бодлоор онцгүй байсан болохоос маш их үйлчлүүлэгдсэн. Очсон 3 өдөр 2 шөнөдөө дандаа дүүрэн байсан. Үний хувьд ялгаагүй хизээч захиалсан адилхан юм байна лээ. Нэг хоногийн 50 евро буюу эхлээд онлайнаар 2 шөнийн 108 еврогоор захиалсан. Чек-ин нь 15 цагаас чек-аут нь 11-ээс юм байна лээ. Би чек-аутаа сунгаад 25-ыг нэмж төлсөн. Нийтдээ 133 евро буюу 528,542 төгрөг болсон. За дараагийн зүйл маань бол хамгийн чухал хэрэгцээний тухай. Эхний өдөр өглөө эрт нислэгтэй байсан болохоор өглөөний цайгаа гэрээсээ аваад явсан. 2 өндөг 200 г жимс, 1 натурал йогурт гэрээсээ бэлдээд аваад гарахад үн боломжийн ойролцоогоор 4 франк л ер нь болно. Тэгээд Монгол мөнгөөр 16,780 болж байна. Өдрийн хоол пицца, газтай ус авсан. Бас дрифт үзээд гадаа сууж байсан болохоор цэвэр уснууд авсан. 3 жижиг ус, 1 газтай ус, 1 пицца 21 франк 50 центи буюу 90,192 төгрөг болсон. За оройн хоол стейк ундаа захиалаад авсан 26 евро 99 цент буюу төгрөгөөр 107,258 төгрөг болсон. За дараагийн өдрийн morning breakfast гэж бол байгаагүй. Айгүйх ядраад сайхан унтаад шууд өдрийн хоолоо идсэн. Паста time. Гэхдээ паста маань супер амттай байсан. Энэ газар Испанд маш алдартай Итали ресторан байна лээ. Үний хувьд бас боломжийн нэг паста 15-аас 20 евроны хооронд. За миний тооцоо уух юмтайгаа нийтдээ 21 евро 60 цент буюу 85,838 төгрөг болсон. Дараа нь өөр газар орж кофе уусан. Үн бас аюу боломжийн 1 евро 50 цент буюу төгрөгөөр 5,961 төгрөг болсон. The next оройн хоолны тухайд бол ярих юм ихтэй. Нэгдүгээрт орчин маш тухтай таалагдсан. 4 одтой rooftop дээр байрладаг ресторан байсан. Хоёрдугаарт хоол, салаад, суп байсан. Меню болон авсан хоолоо зургаар оруулсан байгаа.
коктейлний хувьд яхаа байдгал нэх гоё байгаагүй. Ер нь коктейл хийдэг байр маань мэрэгжлийн mixologist байвал коктейл илүү гоё байдаг юм шиг санагддаг. За үний хувьд салаад 12 евро, стейк 33 евро, газтай ус 1 литр нь 3 евро 95 цент, коктейл 12 евро, нийтдээ 60 евро 95 цент буюу 242,215 төгрөг болсон. Ингээд дараа нь клаб орсон. Клаб бас nice байсан. 4 давхар болгондоо өөр заалтай. Орох такс нь 25 евро. 1 цагаас өмнө орвол хүссэн 2 уух зүйлээ үнэгүй авч болно. Гэхдээ гайгүй чанартай арх авбал 3 евро нэмж төлж байсан. Дотор уух зүйлс задгаагаар авахд 8-аас 25 евроны хооронд ширээн давхраасаа хамаарат 150-аас 500 евроны хооронд байсан. Би хувьдаа ороод 100 евро буюу 397,400 төгрөг энэ клабад зарцуулсан. За next day өглөөний цай энтер гэж бас л байгаагүй. Сайн унтаж байгаад шууд өдрийн хоол идсэн. Салаад 11 евро 75 цент, сэндвич 9 евро 50 цент, газтай ус 3 евро 70 цент, чоколадтай донат 2 евро 15 цент. Нийтдээ 27 евро 10 цент буюу 107,695 төгрөг болсон. За дараагийн зарцуулалт бол такси, бус, дотоод зардал байсан. За oh my god би зам мэдэхгүй болохоор алдарт Uber-ээ сонгоо үйлчлүүлсэн. Онгоцны буудлаас дрифт талбай руу 27 евро 99 цент, дрифт талбайгаас буудал руу 29 евро 96 цент. Төв газраас дрифт талбай руу 33 евро 99 цент, дрифт талбайгаас буудал руу 28 евро 95 цент гих мэтчлэн ингээд дандаа 25-аас 35-ын хооронд тэр өдрүүддээ ингээд таксидсан. Тэгээ төв дотроо явхад бол одоо 7 евро 44 цент, 7 евро 98 цент, 8 евро 5 цент тэр гээд аюу боломжийн. Тэгтээ ингээд нөгөө төвөөсөө тэр дрифтийнхаа талбай руу, дрифтийн талбайгаас онгоцны буудал эсвэл онгоцны буудлаас төв рүү энтер гэх мэтчлэн нилээн ингээд үнэтэй таксидсан байлээ. За тэгээд ер нь бол нийтдээ 177 евро 36 цент буюу 704,828 төгрөгийг Uber зарцуулсан. За ингээд ер нь бол миний нийт зардал 858 евро 90 цент буюу 3,369,816 төгрөг болжээ. Би дараагийн аяллаа илүү бага боломжийн үнээр аялахыг судалж байгаа. Гэхдээ яг гэрээс гараад явхаар л ингээд мөнгө үргэлдээд байдаг дөө. Ер нь ингээд аль боломжийн таны гэсэн ч гэсэн яг л ингээд зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаад байдаг. Тэгээд би болохоор илүү дутуу ингээд энэ удаад дэлгүүр хэсээгүй бас ингээд хэрэгтэй хэрэггүй амттан хэрэгтэй хэрэггүй юмнууд юусаа авч идээгүй. Тэгээд ийм зардалтай болсон байна. За тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та нартай баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.